Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Хүн амны эрхтнүүд донд нарциссист хүмүүс олон байдаг гинэ. Хүн болгонд өөрийгөө дүгийлгэх, олонний анхаарлын төвд байх туртай тал байх нь энгийн зүйл ч гэсэн энэн дээр нэмээд нийгмийн эсрэг хандлага байх юм бол гэмт хэрэгтэн болох өндөр магадлалтай байдаг. Өнөөдрийн эрэг яг тиймэрхүү гэж ойлгож байна. 2004 оны 7 сард Английн Ливерпул хотод амьдардаг Пит гэх эрэгтэй охинтойгоо гэрийнхээ ойролцоо салшилжгаад гэрлүүгээ орох гэж байтал хажуу айлынхан шуудангийн хайрцаг нээлттэй дотор нь дүүрэн уншаагүй загтал илхээмжүүдээжээ. Энэ байшинд хосууд амьдардаг бөгөөд Пит тэднийг Испани аяллаар явна гэж сонссон ч ирээгүй байгаа юм бахта хизээ ирэх юм бол гэж гайхаж харжгаад охинтойгоо хамт шуудангийн хайрцгийг нээж үзэхэд ямар нэгэн юм ялзарсан юм шиг үнэр гарч ив. Дахиад нэг Пит охин хоёрыг цочирдуулсан зүйл бол үүдний хаалганы шилэн дээр ялгаанууд дүнгнэж эргэлдэжээ. Гайхсандаа хажууд нь ах цонхоор цочны өрөөг харахаар очсон ч ялаа шаваад хэцүү байв. Цочны өрөөнд хамгийн түрүүнд харагдсан зүйл нь хар өнгийн уут байсан бөгөөд сайн хартал хажууд нь гар гэжээ. Ингээд Пит цагдаад мэдэгдэж 20 минутын дараа цагдаа нар хэргийн газар ирэхэд төсөөлснөөр энэ байшин аллах хийсэн хэргийн газар болдог. Ливерпулийн хойд хэсэгт Мейлин гэх 4000 гаруй хүн амтай жижиг хот байдаг. Эргэн тойрон ногоон, оршин суугчдын ихэнх нь дундаж амьдралтай аюулгүй тайван гэж үздэг болохоор хүмүүс хүүхдээ өсгөх гэж нүүж ирэх тохиолдол их байдаг. Ийм тайван хотод саяхан хэргийн газар болсон байшинд Брайан болон Жэклин гэх хосууд амьдардаг. Брайаны мэрэгжил нягтлан модогч харин Жэклин эртний эдлэлийн дэлгүүрт худалдагч хийдэг. Дундаж амьдралтай хосууд байсан. Хоёулаа өмнө нь амьдрал зохиож исэн бөгөөд Брайан өмнөх эхнэрээсээ хэд хэд хүүхэдтэй. Хүүхдүүдийг нь хуучин эхнэр нь насардаг бол Жэклин хүүхдгүй байхдаа салж тэд гэрлээд 1986 онд аавтайгаа адилхан нэртэй хүү Брайан төржээ. Хүү төрсөн цагаас л хойш аав ээжийнхээ бахархлан олж сууд ухаантан гэж бодхоор хэмжээний онц сурч хитрхи ухаантай болохоор найзуудтайгаа яриа нийлдэггүйсэн. Дээрээс нь сайхан сэтгэлтэй аав ээжийнхээ үгийг сайн сонсдог, ийдэг, спорттой хүртэл сайн. Англид мундаг теннисний тамирчид их байдаг ч тэрээр өсвөрийн теннисний тэмцээнд ороод төрүүлж исэн удаатай. Тиймээс сургууль дээр нь найзууд багш нар нь Брайаныг Brains буюу тарих гэж очилдог байсан. Брайан ахлах сургуульд байхдаа мэрэгчлээ сонгох хэрэгтэй болж аав ээж болон өөрийнхөө өсдөг мэс заслын эмч болохоор бэлддэг. Аав ээж нь байдаг чадлаараа хүүгээ дэмжиж сургалтынхаа төлбөрийг хадгалж зүгээр л сур, үлдсэнийг нь аав ээж нь хийнэ гэж амласан. Дараа нь Ливерпул коллежид тэтгэлэгтээ орж жилийн дараа Ноттингемийн их сургуульд анагаахын чиглэлээр суралцаж эхлэхээр төлөвлөжээ. Эргэн тойрны хүмүүс энэ гэр бүлийн талаар цаашдаа сайхан амьдрах нь ойлгомжтой, хүүгээ үнэхээр сайн өсгсөн гэж магтдаг. Брайан чимээгүй дотгошоо хүүхэд байсан бөгөөд гэр сургууль теннисний талбай гэж авахаас өөр тийшээ явдаггүй. Энэнд нь аав ээжийнх нь нөлөө байсан. Багаас нь хянаж одоо сургууль руугаа яв. Дараа нь теннисний талбай шүү гэх мэтээр зааварладаг. Жишээ нь хүүхдүүд бага байхдаа давталгаа таслах, бөөндөө нийлж писээ орох, аав ээжийнхээ өгсөн мөнгийг бүгдийг нь хэрэгтэй хэрэггүй юмд үүрэх үе байдаг ч Брайанд тийм зүйл огт байгаагүй. Аав ээж нь тоглоом тоглохын оронд хичээлэл гэдэг байсан. Брайан ч эсэргүүцдэггүй. Түүний хичээлээс өөр ганц хийж болох зүйл нь теннис байсан. Жэклийн хүүдээ теннис бол эрт дээр үеэс эрхэм спорт гэж тооцогддог. Тэр эмчийн хүү. Тэр банкны захирлын охин теннис тоглож байгаа. Тэд нартай найзалж эвтэй байх хэрэгтэй гэдэг. Брайан ганц ч удаа эсэргүүцэлгүй хэлсэн болгоныг нь дуулууртай сонсдог. Гэтэл их сургуульд орохдоо аав ээжтэйгээ бага зэрэг маргалцсан. Тэрээр хоёр их сургуульд тэнцсэн. Нэг нь Ноттингемийн их сургууль, нөгөөх нь Эдинбургийн их сургууль. Ахлах сургуулаа төгсөөд шууд орох боломжтойсон. Брайан Ноттингемийн их сургуульд орохыг хүссэн ч ээж нь Эдинбургт сурах хэрэгтэй. Илүү сайн сургууль Эдинбург рүү л яв. Эдинбург шүү гэдэг. Энээс олж маргалцсан. Брайан багаасаа л аав ээжийнхээ үгийг сонсож өөрийнхөө юу хүсэж байгааг хэлж үзээгүй овоорсоор исэн бөгөөд ялангуяа ээж Жэклин нь хүүгээ төгс байхыг хүсдэг нь Брайанд дарамт болж ирсэн. Ингээд нэг л мэдхэд Брайан өөрөөсөө муу сурдаг, муу теннис тоглодог хүүхдүүдийг үл тоож эсэргээрээ өөрөөс нь илүү хүн байвал төвчж чадгаа болж сүүлдээ 1-2 удаа худлаа ярьж эхэлдэг. Ливерпул коллежид ороод найз охинтой болж энэ цагаас эхлээд Брайаны галзуурал эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр Ливерпул коллежид орсныхоо дараач теннисний карьераа үргэлжлүүлж мэдээж сайн чадварлаг тоглогч байсан ч асуудал нь орон даяар тоглодог байгаагүй. Тийм болохоор эргэн тойрныхон найзууд Брайанд теннис сайн тоглогч нь үнэнч дээд түвшинд тоглодоггүй. Зүгээр л сургууль энэ хавьдаа л сайн тоглогчдод ордог гэж хэлдэг. Харин Брайан өөрийгөө дэлхийн хэмжээний тамирчидтай мөр зэрэгцгээр хэмжээний чадварлаг тоглогч гэж боддог.
Нэг өдөр сургууль дээрээ ирээд Nike-гаас намайг ивент тэгдэг болсон гэж ярьдаг. Теннисний клубын тоглогч нар Брайаныг сонсоод худлаа яриад байгаа юм бах та гэж эргэлзсэн ч Брайаныг ивент итгэсэн нь үнэн байв. Тодорхой хэмжээний мөнгө өгч ивент итгэх биш, Nike-гийн бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдаж авах эрх купон авсан байсан. Nike угаасаа спортын оддыг маш их ивент итгэдэг. Гэхдээ ивент итгэх үе шат нь хэд байдгаас гадна Брайаны авсан эрх хамгийн доод түвшнийх нь байсан ч Брайаны нэг амар том болгож яриад өнгөрдөг. Дараа нь Adidas-тай гэрээ хийсэн гэж ярьсан. Сургуулийнх нь итгэхгүй эргэлзээд байгааг харсан Брайан залуу тоглогчдын зэрэглэлийг гаргадаг сэтгүүлийг аваад өөрийнхөө нэрийг хурамчаар бичээд авч явдаг болсон. Би ийм теннисчин гэж өнгөрөхын тулд Брайаны худлаа ярих нь найз охинтой болсноос хойш бүрд орцсон. 2004 онд өөрөөсөө 1 насаар дүү 17 настай Амалтай танилцсан. Амал ч бас Брайантай адилхан чиглэлээр суралцаж нэг зорилготой. Ээж нь эмч байсан. Брайан Амалт би бол энэ дэлхийн хамгийн дажгүй залуу, намайг алдах юм бол харамсна гэж ярьдаг. Тэгээд Амалт би Nike-тай хамтарч ажиллах гэрээ нь гарын үсэг зурсан гэж хэлээд өөрийгөө алдартай тамирчин одооноос мөнгө их болно гэж худлаа ярьдаг. Дээрээс нь мөнгийг нэлээд эргэлдэг байсан. Амалт амттай хоол өмсөж зүүх юм авч өгөх яажгаар нэг өдөр алмаазан бүгж бэлгэлсэн. Амал ээж охиныхоо найз залууг ажиглаад нэг л сэжигтэйсэн болохоор охинд нь өгсөн бүгжний баримтыг харуулахыг хүсгэд Брайан заа гэж хэлжээд мартчих гэж авсараагаад өгөөгүй. Алмаазан бүгж нь хуурамч байсан. Брайаны ярьсан зүйлсэд Амалаас бусад бүх хүн эргэлздэг. Ялангуяа Амалын эмэгтэй найзууд тэд интернетээс теннисний тамирчин Брайан Блэквелл гэж хайсан ч юу ч гарч ирээгүй. Ингээд найзууд нь Амалт болгоомжтой гэж анхааруулсан ч Брайанд итгэсэн гэдэг. 2004 онд тэд албан ёсоор үерхэд удаагүй байхдаа Брайан Амалт миний хувийн туслах болох уу? Жилийн 80,000 фунтын буюу 270 сая төгрөгийн цалин өгье. Тэгээд болоогүй спортын арга хэмжээнд оролцоод олсон орлого болгоныхоо 10% дээр нэмээд 20,000 фунтыг бонус олгож өгнө гэж амласан бөгөөд энэ удаа Франц руу явж тэмцээнд оролцсноо. Дараа нь Америк, Австрали гэд олон улсуудаар явах болохоор намайг дагаж яваад надад туслаарай гэж хүсэж ийн гэдэг. Энийг сонссон Амалын сэтгэл нь хөдөлж дэлхийн өнцөг булан бүрээр аялах боломжтой болохын хажуугаар мөнгө цуглуулж хайртай залуутайгаа өдөржингөө хамт байна гэхээр хизээж олдохгүй боломж юм шиг санагдаж тэр дороо зөвшөөрдөг. Амал Брайаныг үнэхээр дэлхийн хэмжээний тамирчидтай зэрэгцгээр хэмжээний сайн теннисчин үгүй маа гэхэд удахгүй тийм болно гэж итгэдэг байсан. Итгэхээс өөр аргагүй болсон зүйл нь Амал ажилд орох гэрээнд гарын үсэг зурсны дараа Брайан шууд 39,000 фунтын чек бичиж өгсөн. Асуудал нь Амал банк руу очиод чекийг бэлэн мөнгө олох гэсэн ч Брайаны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх гэсэн болохоор Амал Брайан руу залгаад чек болохгүй байгаа талаар хэлдэг. Тухайн үед Брайаны дансанд 9 пенс буюу 370 төгрөгнөөс өөр мөнгө байгаагүй. Ийм байж яагаад 39,000 фунтын чек бичиж өгсөн юм бол? Брайан эхлээд ямар ч хяналтгүй худлаа харна. Дараа нь баригдах юм бол дахиад өөр худлаа юм ярьж далдалдаг байсан. Чекний талаар Амалт Nike-гаас мөнгө орж ирээгүй байгаа юм шиг байна. Битгий санаа зов. Би шинээр чек бичээд өгье гэдэг. Амалт мөнгө авч чадаагүйдээ жоохон сэтгэлээр унаж худлаа яриад байгаа юм болов уу гэж бодсон. Харин Брайан мөнгөгүй харагдсан өөрөөсөө ичиж энээс болоод салахгүй гэж санаан зовж сандардаг. Брайан нарциссист хүмүүсийн дундаас илүү ноцтой нэсэн. Бусад хүмүүс, найз охин, ээжийнх нь найзууд өөрт нь ямар үнэлгээ өгөх нь түүний хувьд хамгийн чухал. Худлаа ярьж дүр эсгэж байгаад ч хамаагүй хамаг хүч чадлаа ашиглаад сайн байгаа, сайхан амьдарч байгаа юм шиг харагдахыг хүсдэг. Одоо Брайан хуурамч чек бичснээ залруулж Амалыг аргадах ёстой. Тэрээр хамт явж бэнд сонирох уу гэж асуудаг. Дансандаа 370 төгрөгтэй мөртлөө. Дээрээс нь Брайан жолооны үнэлэх байхгүй. Машин барьж ч мэдэхгүй болохоор Амалт би машин авч өгөх болохоор чи жолоодод үзье. Миний туслах болох юм чинь гэдэг. Ингээд Амал машин жолоодож үзээд явж байгаа хооронд машины дилер Брайаныг баг зэрэгсэж эхэлдэг. Яагаад гэвэл Брайан 18 настай хүүхэд болохоор түүнд үнэхээр мөнгө байгаа юу үгүй юу гэж бодож итэл Брайан манай байрны зогсоолд нэг бенз байгаа 45,000 фунт гэсэн баха. Манай апартанд Ливерпулийн тамирчин Стивен амьдэрдэг. Тэр машины тухай их ярьдаг л даа гэдэг. Мэдээж энэ болгоно нь худлаа. Эхэндээ зөвхөн найз охиноо хуурах гэж оролцсон ч худлаа ярьснаа нуух гэж араас нь нэмж ярьсаар байдаг. Хэд хоногийн дараа Брайан Амалын гэрт ирээд түүнийг нүдэн ханаад ийшээ яваарай гэдэг. Амал дотроо Яна бенз авцсан бах та гэж бодоод явтал гэрийнх нь урд хаалгаар зам руу гарч ирээд нүдэн нээгэрээ гэдэг. Нүдэн нээтэл бенз биш Форд байсан. Хүссэн бенз нь байгаагүй ч энэ залуу надад авч өгнө гэснээ авч өгөх чадвартай залуу байна гэж итгэсэн. Амал хууртахаас өөр аргагүй байсан зүйл нь Брайан үнэхээр ухаалаг болохоор
Nike-гаас ивент итгэсэн гэдэг зүйлийг хурамчаар үлдэж хамгийн амар нь байнга худлаа ярихаар юу ярьснаа санахаа болж мартах тохиолдол гарах болохоор дэвтэр дээр би амаалтай ийм зүйл ярьсан гэдгээ бичдэг байсан. Ядардаггүй мах та. Тэгвэл Брайан дансандаа 370 төгрөгтэй ээжэж ямар мөнгөөр Ford авсан бол хаанаас тэр их мөнгө? Хажуугаар нь болзооны зардлууд гарч ирсэн бол тэрээр аав ээжийнхээ нэрээр хурамчаар нийт 12 ширхэг зээлийн карт гаргасан. Гэхдээ картаар төлөх юм бол баригдах болохоор Брайан банкн дээр очиж би мэрэгжлийн теннисч. Миний жилийн цалин 45,000 фунт. Би энэ 100 Францад болох тэмцээнд явах гэж байгаа болохоор бэлэн мөнгө гаргуулъя. Саяхан манай аав нас орчихсон болохоор мөнгө хэрэгтэй нэ гэдэг. Брайаны банкнаас авсан мөнгө бол аав ээж хоёр нь анагаахын сургуульд сурахаар хадгалж исэн сургалтын төлбөр байсан. Брайаны нэрээр хадгалсан бөгөөд 18 нас хүрсэн болохоор авах боломжтой байсан юм шиг байгаа. Энэ өдөр банкны ажилтан мөнгө гаргаж өгснөхийн дараа нэг л с ижигтэй санагдаж Брайаны ээж Жеклинтэй ярьсан. Жеклин бүр цочирдож энэ хүртэл хүүгээ зөвхөн хичээлэл хийгээд явж байгаа гэж бодсон ч цуглуулсан бүх мөнгө нь байхгүй болжээ. Ингээд хүүгээ дуудаж юу игээд яваад байгаа юм бэ? Тэр их мөнгийг юунд хэрэгэлсэн талаар нь асуухад найз охин Амаалда Ford авч өгсөн гэдгээ хэлдэг. Ингээд Жеклин Амаалтай холбогдож машиныг буцааж өг гэдэг. Амаал бэлгэнд авсан ч Брайаны ээж нь залгаад буцааж өг гэсэн болохоор үл тоомсорлож чадалгүй би энэ машиныг өөртөө аваад мөнгийг нь сар болгон буцааж төлөё гэхэд Жеклин зөвшөөрч тэд тохиролцдог. Ингээд Амаал тэр дороо Брайантай ярьж би чамаас бэлгэнд авсан машиныхаа мөнгийг яагаад өөрөө төлөх ёстой юм бэ гэхэд Брайан бас л худлаа ярьж ээж надтай угаасаа хүүхчиг харцдаг болохоор бити тоо удахгүй ээжийг ятгаад зүгээр болгочихно гэж Амаалыг аргаддагч зүгээр нэг аргадаад өнгөрөх хэрэг биш болохоор би удахгүй Милан руу явах гэж байгаа хамт явъя гэдэг. Амаалч зөвшөөрч арай тайвшраад ижил хэд хоногийн дараа Милан руу явах боломжгүй болсон. Брайан Амаал руу залгаад сая манай төлөөлөгч ярьлаа. Энэ удаа найз охиноо авчирч болохгүй гинэ. Дараагийн удаа заавал хамт явцгаая амлая гэдэг. Амаалын ууранд хүрч сэжиглэх нь ойлгомжтой. Тэрээр чи амлсан зүйлүүдээсээ алийг нь ч биелүүлж байгаагүйгээд 3 хоногийн турш холбоогоо тасалсан ч хэд хоногийн дараа дахин холбоо барьж Брайаны хувьд боломж гарч ирсэн болохоор Амаалд чамайг Милан руу дагуулж явж чадаагүй ч энэ 100 Флоридад болох тэмцээнд хамт явъя. Америкийг тойрч аялье гэдэг. Амаалч зөвшөөрч энэ удаа амлалтаа биелүүлж заавал Америк руу явах ёстой шүү гэж тохиролцсон. Одоо Брайан юу ч болж исэн хамаагүй Амаалыг аваад Америк руу явж өөрийнхөө теннис тоглож байгааг харуулах ёстой ч түүнд ямар ч мөнгө байхгүй. Дахиж худлаа ярихаа болъё гэвэл Амаалаас талхаас үр аргагүйсэн ч Амаал л байхгүй бол тэр амьдарч чадхааргүйсэн. Түүнд хайртайдаа биш Амаалын магтаал түүнд хүлээн зөвшөөрөгдөх нь Брайаны хүсдэг зүйл ээжээ. Одоо Брайан аав ээждээ би найз охинтойгоо Америк руу явах гэсэн мөнгө өгөөч гэх юм бол өгөхгүй нь ойлгомжтой. Тэд бараг харц тулгархал юм бол хоорондоо хэрэлдэжсэн. Ингэж гад хэрэг гарчээ. 2004 оны 7 сарын 25-ны бүтэн сая өдөр Брайан теннисний клубтээ явж аав ээж хоёр нь хүүгээ харахаар хамт ирж тэнд байгаа хүмүүст манай хүү анагаахын сургуульд орохоор бэлдэж байгаа гэж бахархалтайгаар ярьж 11 цагийн үед гэртээ буцаж ирдэг. Брайан дотроо өнөө өрөө Амаалтай уулзаж хамтдаа бэлдээд маргааш нь Америк руу явна гэж төлөвлөсөн байсан ч юу ч төлөвлөгөөнийх нь дагуу болоогүй. Онгоцны тикет зочид буудалгээд захиалсан юм ганц ч байхгүй. Одоо Амаалд ямар шалтгаан хэлэх тухайгаа бодож галзуурах шахдаг. Эцэст нь өрөөндөө орж хаалгаа төгжээд Манчестераас Нью-Йорк руу нисэх нэг талын онгоцны тикет захиалсан. Бүр энгийн биш, бизнес класс 4885 фунт буюу ойролцоогоор 17.5 сая төгрөгөөр захиалсан. Өөрт нь мөнгө авахгүй болохоор юу ч болсон хамаагүй явах л ёстой гэсэн бодолтой аавынхаа картнаас төлбөрөө төлдөг. Удалгүй аавынх нь уцанд их хэмжээний мөнгө данснаас нь гарсан тухай мэдээлэл ирснийг хараад цочордож тэр дороо Брайаны өрөөнд ороод чи хизээж Америк руу явахгүй. Би яг одоо энийг цуцлана гэхэд Брайан нүдээ гэргэлдүүлж босч ирээд 71 настай аавыгаа алхаар ямар ч өршөөлгүй зохиж 11 см-ийн урттай утгаар 30 гаруй удаа утгалсан. Аав нь амьсгал хураах хүртлээр эсэргүүцчихсэн болохоор хоёр давхрын Брайаны өрөөнөөс чимээ гарч Жеклин гал тогооноос хоёр давхар руу гарахад Брайан ээжийнхээ толгой руу алхаар зохиж ухаалцсныхан дараа цээжин тус газар нь 20 гаруй удаа утгалсан. Өөрийг нь төрүүлж өсгсөн хүмүүсийг 50 гаруй удаа утгалсан гэхээр аимшигтай. Брайаны хамгийн түрүүнд хийсэн зүйл нь өөрийнхөө өмсөжсэн цустай хувцсыг сольж арын хашаа руу очиж шатаадаг. Тухайн үед Амаалтай уулзна гэж тохирсон цаг нь аль хэдийнэ өнгөрсөн болохоор Амаал Брайан руу байн залгасан ч уцаа авсангүй. Энэ үеэр Брайан тэр авийг янзалж ээжийнхээ цогцсыг вананд ус тосч дэвтээх оронд уц тасралтгүй дугарсаар байсан болохоор гэрээ тэр чигт нь үлдээгээд гардаг.
Ингээд тэр шөнөө Амалийн гэрт хоноод маргааш нь Нью-Йорк руу бизнес класс цугаад юу ч олоогүй юм шиг инээж жаргалтай байдаг. Хинч харсан өмнөх шөнө нь аав ээжигээ алсан гэж харахааргүйсэн болохоор Амаалч юу болсныг мэдээгүй. Хосууд Нью-Йоркод ирээд хамгийн үнэтэй Дональд Трампын эзэмшдэг байсан Плаза хотелд гэртээ ганцаараагийн Кевин шиг мөнгийг хаасайгүй цацдаг. Аавынхаа картаар буудлын өрөөний ерөнхийлөгч дээд тушаалтнуудын ордог люкс руу бөгөөд тэндээ өрөөний үйлчилгээ захиалж гадагшаа гарахтаа лимузин дуудаж дотор нь шампань уудаг. Bathroom with our own little television, shower, and jacuzzi. And we have our own little dressing table. That's me. Hello. And that's me. Hi. And this is our view at night. Don't know if you can see anything. Ингээд болоогүй дэлгүүрээс ч дандаа үнэтэй брэндүүд болох Gucci, Prada гэд авахыг хийхийг хүссэн зүйлээ бүгдийг нь хийдэг. Хүн л юм бол тийм юм хийжээд ядаж гэрлүү хүн орчихгүй. Би яагаад тийм зүйл хийсэн бол одоо яана гэх гимшиг сэтгэл огт байхгүй байгаа нь бичлэгэн дээрээс харагддаг. Дараа нь Плаза хотелоос нийт төлбөрийг нь ил олоход $3,792 болсон байв. Ойролцоогоор 13 сая төгрөг. Хосууд дараа нь нисдэг тэргээр Флорида руу явж тэндээсээ Сан Франциско руу нисэж дараа нь Карибын тэнгисийн арлын улс болох Барбадос руу явж амардаг. Брайан Амаалт хэлснээр бол теннис тоглох ёстой ч ямар ч теннис байгаагүй учраас Амаалт сэжиглэх нь ойлгомжтой. Гэтэл Брайан дахиад л худлаа ирж хар салхинаас болоод тэмцээнд цуцлагдсан гэж хэлдэг. Бүр буудлын өрөөний харилцуурыг аваад ээжээ би сайн яваад ирсэн. Харамсалтай нь тэмцээнд цуцлагдчихлаа. Гэхдээ Амаалтай цагийг сайхан өнгөрүүлж ийн гэж жүжиглдэг. Хосууд Америкийг тойрч 2-7 хоногийн турш аялсан. Брайан нийт $30,000 буюу 100 гаруй сая төгрөг үрсэн. Энэ бүх мөнгө гэртээ ялсарч байгаа аав ээжийнх нь картнаас гарч байгаа. Ингээд юу ч болоогүй юм шиг 2-7 хоногийн турш аялжгаад Англи руу буцаж ирвүү үгүй юу шууд Амаалтай хамт гэрлүүгээ явсан. Хин нэгэн аав ээжийг нь олсон байх вэ? Цагдаа нар ирж мэдээгээр гарсан байна уу гэд гэртээ очиж харахад чив чимээгүйсэн болохоор одоохондоо хин ч олоогүй юм шиг байна гэж бодоод ижитэл хин нэгэн Брайан нэг тишээ явчаад ирсэн юм уу гэдэг. Энэ хүн хажуу айлын хөрш Гордон гэх хэрэгтэй ээжээ. Анх гар олсон Пит гэх хэрэгтэйгээс өөр хүн. Гордон Брайаныг таксинаас ачаа буулгаж байгааг нь хараад ойрны харагдахгүйсэн нэг тишээ аяллаар яваад ирсэн юм уу? Аав ээж нь хаана байгаа гэхэд Брайан аав ээж хоёр Испани руу аяллаар явсан. Арай ирээгүй байгаа гэд Амалыг Гордонтой ярилцж байх оронд гэрээхээ урд хаалга руу очиж доторхойг нь ажиглаж буцаж ирээд аав ээж хоёр байхгүй болохоор би гэрлөө орч чадахгүй юм шиг байна. Надад түлхүүр байхгүй гэсэн болохоор Амалын гэрлөө явдаг. Ингээд Амалын ээжтэй тэдний гэрт хэдэн хоног үнэхээр аз жаргалтай байсан. Хаяа Брайан гэрлүүгээ очичоод ирдэг байсан бөгөөд түлхүүр байхгүй. Гэрлүүгээ орч чадахгүй гэсэн мөртлөө краш болон агуулгын хаалгыг нээх боломжтой гэж хэлээд аавыгаа дарсны зойрноос дарс авчирч тэрийгэ Амалын ээжэд бэлгэлдэг. Аав ээжийнх нь зогцоогоо гэрлөө байнга ирж очдог. Бүр заримдаа Амалтай хамт очиж арын хашаандах теннисний талбайд теннис тоглосон. Энэ болгоныг мэдсэн хүмүүс Амал хамсаатан байх гэж сэжгэлдэг. Хүн амны эрг гарснаас хойш 3-7 хоног өнгөрлөө. Цогц задрах хугацаа температураас хамаарат өөр байдаг ч ихэвчлэн 5 хоног болоод задарч эхэлдэг гинэ. Тэгэхээр 8 сард цогц задраад өмхийрч тэр аваар явхад өмхийн үнэр гарах ёстой. Гэтэл өөрт нь хэрэг болсон бичиг баримтыг авахар гэрлүүгээ орсон. Ингээд 8 сарын 19-нд Брайан сургууль дээр нь сайхан зүйл болдог. Америк руу аялалд явхаа өмнөх өдөр өгсөн шалгалтнуудынх нь хариу гарч бүгд A байсан бөгөөд ийм хэмжээний байхад анагаахын сургуульд орох боломжтой гэхээс гадна нэг профессортой уулзсан. Дараа нь профессор хэлэхдээ Брайан сайн дуу авсандаа баярлж жаргалтай байгаа юм шиг харагдсан гэж ярьдаг. Бүр Амаалт манай аав ээж хоёр арай хитрхи юм аа. Газар дээрх ганц хүн бүх шалгалтын дээрээ A авчаад хахад Испани руу аяллаар явчихдаг гэж гомдлсон. Цаг хугацаа өнгөрхийн ирээр Брайан айж эхэлдэг. Хизээ болтол цогцыг тэр чигт нь байлахгүй. Удахгүй хөршүүд мэдэх болохоор яавал зүгээр вэ гэж бодцоод хоёр хүн хөлсөлж байшинг шатаа харуулдаг. Байшинг шатаачих юм бол цогцчоос хамт алга болно гэж бодоод хөлсөлж авчирсан хоёр хүнд тэр байшинд хар тамхины 8 ачид амьдардаг чимээгүйхэн шатаагаад үг гэдэг. Насан туршид нь өөрийг нь тижээж халамжилж исэн аав ээжигээ хар тамхины 8 ачид болгож уул мөргөө алга болохыг хүсч өдрөө хүртэл тохирсон. Гэтэл азар хөрш Пит төрүүлж олоод цагдаад мэдэгдэж 20 минутын дараа цагдаа нар хэргийн газар ирж байшин руу ороход дотор шил хагарсан байв.
Тийм болохоор эхэндээ хоосон гэрт дээрэн болсон байх гэж сэжгэлсэн ч цогцнуудыг хараад тийм биш гэдгийг мэддэг. Ингээд хосуудын цогц хэрэг гарснаас хойш 6-7 хоногийн дараа болтлоо. Цагдаа нар хосуудын цорын ганцгүй болох Брайанд энэ мэдээг дуулгахаар найз охин Амалийн гэрт очиход тэнд Амалын ээж ч бас байсан. Цагдаа Брайан танай гэрээс аав ээж чинь цогц олцсон гэхэд Брайан юу яриад байгаа юм бэ? Аав ээж хоёр Испани руу аяллаар явсан гэд цочурдсан юм шиг дүрсгэж гэртээ орж цогцнуудыг хараад хамраа тарж гарахыг харсан цагдаа нар баг-багаар Брайаныг сэжгэлж идэг. Гэтэл Брайан шорон жоохон хүүтнүү гэж асуудаг. Энийг сонсон цагдаа нар энэ үгээс гарцаагүй байна гэд яаралтай баривчилж байцаалтын өрөөнд ирдэг. Гэмт хэрэгтнүүдээс байцаалт авах тусам ихэвчлэн сэтгэлээр ундаг. Гэтэл Брайаны хувьд цаг хугацаа өнгөрөх тусам өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Эхэндээ сандарч байгаа юм шиг харагдсан ч илүү зөрөгтэй юу ч болоогүй юм шиг царай гаргаж ярьдаг. Дахиад нэг Брайаныг хэрэгтэн гэдгийг харуулж исэн зүйл нь дөнгөж 18 настай мөртлөө аав ээж нь нас орсон гэдэг мэдээг сонсоод огт гуниглаагүй. Брайан өөрийгөө гэмт хэрэг хийгээгүй гэж үгүйсгдэг. Мөрдөгчдөө би энд гэмт хэрэгтнэр биш гэрчээр ирсэн. Миний баривчлагдсан шалтгаан гэрлүү хид хид удаа утсан болохоор үздэй. Надад түлхүүр байхгүй учраас гэрлүү орч чадаагүйгээд боловсралтай эрхэмсэг царайлж би бол эцэг эхээ хөнөөх хүн биш. Би бусад хүмүүсээс ялгаатай гэх маягаар ярьдаг. Rather than suspect, the reason I was arrested was because I admitted to going to the house. There's other people who have been up to the house, so obviously in my mind I'm wondering why they haven't been arrested. But I think I've proven that I've not been here when it's happened. And obviously, if I wasn't here to do it. Энэ оронд цагдаа нар Брайан болон Амалийн гэрт нэгжлэг хийж Амалийн гэрээс Брайаны цүнхийг олсон бөгөөд дотор нь алах гэрийн түлхүүртэй байсан. Мөрдөн байцаалтын баг чимээгүй ажиглаж байгаад бид нар зохицуулж чадахгүй мэн гэд мэйлинг цаг тагийн газраас хамгийн чадварлаг хоёр хүнийг авчруулж эцэст нь Брайан хэрэгээ үлээдэг. Хэрэгээ үлээхдээ би аавтай маргалдаж хүчирхийлэл төртөөд маш их дарамт мэдэрсэн. Ингээд алхны мохоо талаар зогтвол ээж тэр чимээг нь сонсоод ирсэн. Тэр эрэхтэй хутгатай байсан бөгөөд намайг хутгалах гэж оролцсон тул би өөрийгөө хамгаалах зорилгоор алах ашигласан. Хүнийг тийм амархан үхдэг гэж мэдээгүй гэдэг. 30 гаруй удаа хутгалчаад хүн гэж мэдээгүй гэж хэлэх зүгээр үү? In the arguments with my dad, where I obviously felt under pressure enough to push back, and I struck him with the soft side of the hammer. My mum was in the kitchen, obviously heard the commotion and everything. She came in with a carving knife up in a stabbing motion, obviously for self-defense. I swung more than anything. I couldn't believe that someone would have died so easily. Брайан санамсаргүй хийсэн эрэг гэдэг ч мэрэгчлэнүүд энэ бол яалтчгүй төлөвлөсөн аллах байна гэдэг. Мөрдөн байцаалтын баг шинжилж үзээд зэвсгээр маш олон удаа цохиж гэмтээх нь санамсаргүй гарах үйлдэл биш гэж дүгнэдэг. Мөн Брайаны аавын нүүр гарын алганд олон удаа зүсэгдсэн нь өөрийгөө хамгаалах гэж оролцсныг харуулж байгаа бөгөөд Брайаны өрөө 18 настай хүү аавтайгаа маргалдаж зодтолцсон гэхэд хитрхи эмх цэгцтэй эвдэрч хэмхэрсэн замбраагүй болсон зүйл байгаагүй. Брайан аавыгаа санал дээр сууж байхад араас нь дайрсан нэлчлэгдсэн. Бүх нотлох баримтууд Брайаныг өөрийгөө хамгаалах гэж биш төлөвлөж үйлдсэн алга гэдгийг баталжээ. Брайан баривчлагдсанаас 2 хоногийн дараа эцэг эхээ хөнөөс эргээр буруутгагдсан. Сургуулийн хүүхдүүд, хөршүүд, эргэн тойрных нь хүмүүс гайхаж балмагдан дэлхий дээрх бараг хамгийн ухаантай хүүхэд аав ээжигээ хөнөөлөө гэж үгээд итгэж өгөхгүйсэн. Хамгийн их цочордсон хүн бол найз охин Амал. Аав ээжигээ алчаад юу ч болоогүй юм шиг маргааш нь хамт Америк руу явсан гэдгийг сонсоод бүр аимшигтай байсан. Гэхдээ хохирогчдын мөнгнөөс хамгийн их ашиг хүртсэн бол Амал. Мэдгүй авсан нь үнэн ч гэсэн энэ талаар хүмүүс муу амтай байдаг. Брайан шүүх хурлаа хүлээж явахдаа сэтгэл зүйн шинжилгээ хийлгсэн. Үр дүн нь Брайан нарциссист зан чанартай, энэс болоод амжилттай, хүч чадалтай байхыг хүсдэг. Энэ бол хүн амны хэрэг биш, өөрийгөө зөвтгсөн уур хилэнгээс болж санамсаргүй үлдсэн аллах гэж гарсан. Сэтгэл судлаач доктор Жереми тайлбарлахдаа Брайан толгой дотроо бий болгосон дүр төрхтэй. Тийм болохоор Nike-гаас хэдэн саяын ивент тэглэг авч теннис дэлхийн хэмжээнд тоглодог хурамч өөрийгөө бий болгосон. Толгой дотор нь байшин байлаа гэж бодоход найз охинтойгоо аялалд явж чадахгүй бол тэр арай гэж босгосон байшин нь нурна. Гэтэл хэн явуулахгүй тэр байшинг нураах гээд байгаа вэ гэвэл аав ээж нь. Онгоцны тэгтийг нь цуцлана. Явуулахгүй гэсэн болохоор өөрийнх нь бүтээсэн байшин нурчихгүй гээд ууранд хурж дэлбрээд аав ээжийнхээ аминд хүрсэн гэдэг.
Шүүхээс энэ нэхэмжлэлийг хүлээж авсан. Хүн амны эрэг биш, сэтгцийн өвчнөөсөө олж хүний амь бүрлэгсэн эрэг болсон. Шүүх урал тангарагтны шүүгчдгүйгээр нэгддэг. Шалтгаан нь нэгт Брайан гин буруутайгаа хүлээн зөвшөөрсөн. Хоёрт сэтгцийн үнэлгээний тест Брайаны талд гарч төлөвлөж хүн амны эрэг хийсэн гэдэг нь өөрчлөгдсөн болохоор тангарагтны шүүгчдгүй шүүх урал болдог. Энэ нь Брайаны хувьд маш том давуу тал болсон. Тэрээр хоригдож явах хугацаанд уураа барьж чадахгүй тэсрэх эмгэгтэй холбоотой лекц хэдэн цаг сонсч хийсэн эрэхтэй харамсаж гин гэж ярьдагч үннийг мэдэх боломжгүй. Тэрээр уйлаад би ээжийг үхсний дараа түүнд хайртай гэж хэлсэн гэдэгт үнэхээр санамсаргүй эрэг байсан бол 6-7 хоногийн турш аав ээжийнхээ цогцыг тэр чигт нь үлдээж шатаахаар хүн хөлсөхгүй байсан баг. Хэрэг гарснаас хойш 1 жилийн дараа 2005 оны 6 сард шүүх урлуулж ялын тогтоол гарсан. Битгий гайхаарай. 5 жил 6 сарын дараа тэнсэн сулах боломжтой бүх насаар нь хорих ялгааносон. Тэрээр би энд шоронд байх хүн биш гэсэн байдалтай шоронгийн амьдралаа өнгөрүүлдэг. Брайан анхны тэнсэн суллах хүсэлтэд өгсөн ч татгалцсан. Ингээд 11 жилийн дараа буюу 2016 онд зөвшөөрөл олгож 30 настайдаа нийгэмд хөл тавьжээ. Бидний эргэн тойронд нарциссист хүмүүс зөндөө байдаг. Хүн болгон сайн байна гэж хэлүүлэхийг, магтуулахыг, хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг. Гэтэл тэр хүсэл яаж эцэг ихээ хөнөөх хүртэл нөлөөлсөн юм бол? Өнөөдрийн бичлэг энэ үрээд дуслаа. Таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартава. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.